Ер нь Покийн тоглолтын эхлээс чухал харагдаж байна. Хэрвээ Пок сайн тоглоод эхлэх юм бол Ward орж ирнэ гэдэг чинь илүү өндөр болохоос өр замгүй болно гэсэн үг. Эхний тоглолтог хаан шохруу дөгөөс игэр болсон. Найзын тоглолтоо Сугуурочор алхам тийгээд явсан довтлогоо оноцтой болсон. Покийн эсрэг асуулгын жаргал. За Эрдэнэ цогтын эсрэг холын зай шийдлэг гүйцэтгсэн шийдэлтэй алдсан. Сугуурочор бөмбөгийн талбайд үлдээсэн ш тожил дөрж дээр ирээд улмаар сууллаа зүсээгүй гэсэн боловч болсонгүй дэ зөрүүл Байрон Весли урагшаа урдан довтгонд гараад ирсэн довтгон амжилттай. Өнгөрсөн тоглолтын зүгээс 2 легионоор тоглогч нь 20 болоо 26 оноо авсан боловч ялт байгаа чадаагүй 3 онооны шийдэлт нь оноцтой болсныг харуулж байна. Хасаа үлүүд тэргүүлж байгаа юм бүх багуудыг 3 онооны шийдэлт нь оноцтой болсон. Юмай Шибаши заслан авахгүй байна. Нэгээс нэг тоглох юм байна. Байрон Весли 3 онооны шийдэлт нь оноцтой болсон. За энэ хамгаалангийн эсрэг Пок Весли хоёр дээр бол за 3 онооны хөлбөр явцсан хүн сууларсан 3 онооны шийдэлт нь оноцтой болсон. Өнөрний шоунаас хөлбөр гоцчлаа. Баярхүү алхам тийсэн баруун довтлоо оноцтой болсон. Багийн 14 дахь оноо болсон. Дэвн Ворн зүүндээ яваад орсон сул довтлогоор нь алдаж байна. Ишибаши зөрөөд довтлооны самбарыг авсан. Нэмэлтний шийдэлтэй Ишибаши хамгаалчаа нэг дохиж өнгөрөөд ямар гоё ухаалаг дамжуулалт болсон бай. Түүнийг нь Дэвн Ворн 3 оноогоор шаг дамжуулалт бол явж байна да. Баруун довтлоо оноцтой болсон. Энэ залуугийн зүрх зэрэг энд Төлдөр Батуйг сул гарсан 3 онооны шийдэлт нь оноцтой болсон. Багийн 19 дахь оноо. Язцаагийн Батуйг тун марах юм боллоо доо. Шибаши зөрөөд орсон баруун дүүсгэл оноцтой болсон. Юу цахан байгаач тэгвэл болчоод байгаа. Сугуурочор доор байрлал давар орцсон. За нөгөө талаас бол их хэлбэрхэн байлаар оноо. Нэг эсрэг тавлаа. Дамжуулалт өсгөөр дээр оноо авсан. За тоглолтын хэмнэл хурцаад эхэлсэн. Дэвн Ворн зүүндээ дайрлаа. Нэг эсрэг тавлаа гарч ирсэн. Энийг найдвартай оноолох хэрэгтэй. Зүүн оролт нь оноцтой болсон. Эрдэнэ цогт 20 наваагтай авчирлаа. Юма Шибаши хамгаалагч аргалсан 3 онооны шийдэлт нь оноцтой болсон. Хоёр гоолчид татсан Батуйг холын зай шийдэлтийг сул гүйцэтгсэн 3 оноо. Урдаар илүүрэх боломжтой. За өндөртөө өгсөн. Ward зүүн довтлоо оноцтой болсон. Асуудал алга. Ямар нэгэн байдлаар довтлогоо хийгээгүй байгаа. Весли хоёрын голоор их хэлбэрхэн гихч нь яваад орцсон. За Пелиг бол нэг бол зовч анхрууд ингэж байж байгаа буцаагаад хурдан довтлоо нь алчаад байгаа шүү дээ. Энэ удаад Байрон Веслигийн довтлоо оноцтой болсон. 28 дахь оноо. Өсгөр түн дээр хамгаалтыг хийж байгаа. Сланаас хангалттай орон зайд гараад ирсэн довтлооны амжилттай. За нэг Ward-ийн заслаа зүг байлаа. Нөгөө даад багийн тоглолт явсан Сугуурочор доороос 2 оноо авсан. Өгсөн. За дамжуулалт гоё ирцэндээ 3 онооны шийдэлт нь оновчгүй 2 тогломжийг үүсгээд 2 оноо өсгөөр авсан. Онооны зөрөө ойрч. Загт Ward-д өгсөн Ник Ward зүүндээ яваад их холоос хөөргсөн. Мэдрэмжтэй төгсгөл байлаа. Дэвн Ворн Весли замданд тусаад байгаа. Яараа гих гоё хөдөлгөөн байлаа. Нэг зог тусаад. Сланы нөгөө талаар явсан Байрон Весли алхам тийгээд суларсан 2 оноо. За Пок орж ирэх юм байна. Пок бол 1-р үеийн эхлэг бас тийм сайн эхлээг тоглож шүү дээ. Довтлоо оноцтой болсон. Дэвн Ворн 2 оноо. Мөхтөр завшин дээрээс олон зай шийдэл амжилттай болсон. Хүрэлт говийн мөхтөр ямар сайн хамгаалт зөрөө Дэвн Ворн урагшаа хурдан давтганд гарч ирсэн нэмэлтийн шийдэлтийг гүйцэтгэхээр болжээ. Тоглолтын 2 дугаар хагас эхлэж байна үзэгчдээ. Эхний давтгааг холч онхруудаас Байрон Весли будах талбайг онгоолгоод авлаа. Хамгаалтын цаашаа өсгөөр 3 онооны шийдэлт нь оноцтой болсон. Баян 46 дахь оноо. Пел хөдлөөч гэсэн өөрөө нэг л тийм чангараад эвгүй довтлсон 3 онооны шийдэлт нь оноцтой болсон үзэгчдээ. Ерөн талбай дээр байгаа нөхцөлд багтаа дандаа нэмэх оноог авчирч байна. Зүүн оролт нь оноцтой болсон. Маш гоё алхлаа. Төлдрөө эсрэг. Байрон Весли завууртай зай үсгээд дундын зай шийдэлт нь амжилттай олсноор хаан шонхруу гэсэн Батуйг дээр ирсэндээ Батуйг баруун довтлоо оновчгүй. Весли 2 дахь боломжоор оноог авч чадсан. Энэ хамгаалан. За Эрдэнэ цогт дундын зай шийдэлтийг үүсгэсэн. Шийдэлт нь амжилттай болсон. За 2 дахь боломж үүсчлээ. Батуйг өөргсөн довтлооны амжилттай. За бид нэг эсрэг тоосон. Пелийн слоныг авсан. Зай гарсан 3 онооны шийдэлтийг хийсэн. Шийдэлтэн ч гэсэн оновчтой боллоо үзэгчтэй. Пел самбраас аваад урагшаа давуулж гисэн өсгөөр
За бөмбөг угаад гараад ирсэн Сквэрийн давталгаа цагирахт орчлоо нэмэлтийн шилдэг үүсдэхээр болсон. Нэг тохиж өнгөрөөгөөд бөмбөгийн за дамжуултууд арай л ихтчмүүдээ мөнхтөр юутай ч оноогоо авлаа. За мөнхтөр зайгаж байсан тэгээд ямар ч оноо авч чадсан бөмбөг тасцсан довтлогоо онооштой болсон. Маян 61 дэх оноо. Заславсан Батуйг дамжуулт цаан суулуун дээр ирсэн цогтын отхон жарлын шийдэлт нь онооштой болсон. Маян 68 дэх оноо. За Уэсли шалдаад өгсөн дамжуулт. Батуйг дээр ирсэндээ Батуйг 3 онооны шийдэлт нь онооштой боллоо. Соосо шийдэлт яаж шийдэлт нь оноочгүй болсон. Хариу нойргсэн шийдэлт байлаа. Ward довтлогоо онооштой болсон. Маш чухал довтлогоог Амжилт болтон жаргал хамгаалтын самбраа авсан. Гэтэ таархан дамжуулт бөмбөг болоод улмаар Devin Warren оноо авлаа. Төжлөрж явуулт тайлбараа явуул орцсон. Довтлогоо цагирахт орчлоо. Нэмээ төгөлдрөөс алдаа салгасан. Төгөлдөр зай гарсан өөрөө дундын зай шийдэлт нь онооштой болсон. Цагаа төгөлдөр дээр бөмбөг ирсэн шидэх орон зай байна. Төгөлдөр холын зай шидэлтэй алдсан. Сугар очир 2 дахь боломжийг үүсгэсэн оноогоо авлаа. Заславсан Батуйг 3 онооны шийдэлт нь онооштой болсон. Сугар очрөөдөөс 3 оноог авч Warren түүнийг илдээд явсан. Уэсли ойрхонслан байхгүй нэг эсрэг нэг 3 онооны шийдэлт нь онооштой болсон. Баяр Уэсли. Харсан Батуйг илүү дамжуултаар тожлоорч бөмбөгийн шийдэлт гоё болсон. Сквэрийн довтлогоо амжилттай. Найцын нөхцөлөд бол үнэхээр хэцүү болчлоо. Devin Warren-ы довтлогоо амжилттай. Бол хувирах ёстой сугар очир. За бөмбөг нуусан довтлогоо амжилттай болсон. Довтлоонд орцуулсан Уэсли. За 3 хагчиг ардаа өрхөд флотер довтлогоо амжилттай болсноор Byron Wesley 30. Монгол багуудад Уэслийн тоглолт бас гоё зөгцөөд байна л да. Бөмбөг хитийг эзэмшихгүй те. За огшоо олуулаа гараад ирсэн байх ёстой доо. Byron Wesley өөрөө довтлогоо онооштой нэмэлт нэг шийдэлтийг хийгэр боллоо. Плей-оффын тоглолтод Сугар очир Чонтаг маш олоос 3 онооны шийдэлт оноочгүй болсон. Бөмбөгийн лөг тэмцэл Warren дээр ирсэн довтлогоо онооштой болсон. Wesley-г зогсоож ядсангүй өөртөө ч довтлогоон дээр таарсан байлаа. Бас Ward те баг зэрэг тааруу тоглолтыг үзүүлсэн баха. За Батмандгийн шийдэлт амжилттай болсоор ингээд энэ хоёр багийн цуврал 2-2 болон тэнцвэн үзэгчтэй эхний хоёр тоглолтод Besiege Knights ялт байгуулсан. Дараагийн хоёр тоглолтод хаан шонхрууд баг ялт байгуулаад цуврал дахин эхэллээ.